Зүйлдээ заасан үндсэн хуулийн 3 дугаар зүйл заасан төрийн үйл хэрэг өөрөө буюу төлөөлөгчөөрөө дамжуулан оролцоно гэж заасан. Одоо бид гурван улсын хурал та бүхнийг төлөөлё, та бүхэн бидэнд эрхээ өгөөч гэж одоо ингэ сонгооч гэж явж байгаа. Хэрвээ биднийг сонгох юм бол 4 жил та бүхнийг үнэн чударгаар төлөөлж та бүхний төлөө төрийн ордонд дуу хоолойч болох болно гэж байна. Тэгэхээр өнөөдөр та бүхний сонголтонд юу нөлөөлөд байна гэхээр та нарын өмнө одоо жишээл нэг тэр момтон ирээд мөнгө өгөх юм бол тэр хүнийг сонгох гээд байгаа юм уу? Арх өгсөн хүнийг сонгох гээд байгаа юм уу? Амралтанд явуулсан хүмүүсийг сонгох гээд байгаа юм уу? Ямар нэгэн байдлаар та бүхний саналыг худалдаж авах, та бүхний саналд ямар нэгэн хууль бус аргаар нөлөөлөх гээд байгаа. Ийм этгээдүүдийг та бүхэн битгий сонгооч гэж би хүсэж байгаа. За ингээд сахигтун үндсэн хуулийн 19 эвсэл маань бол Монголын хүний төлөө нам гэдгийг бол би өөрийнхөө нөхдийн хамт байгуулсан Монголын хүний төлөө намын дарга одоо би өөрөө зогсож байна. Монголын консерватив нам гэж байгаа. Монгол консерватив нам маань бас бидэнтэй хамтраад энэ сахигтун үндсэн хуулийн 19 эвсэл гэдгийг байгуулсан. Сахигтун үндсэн хуулийн 19 эвсэл маань мөн одоо намуудаас гадна иргэний нийгмийн байгууллагууд Гүрэнд Монгол, Даяар Монгол, Босоо өх Монгол, Хөх Монгол, Монголын худалдаачдын холбоо, иргэдийн шудраг шүүх төрийн бас байгууллага, Жудагт